Нандин багштай баярлалаа. Үргэлжлүүлэн дунд чатны унших дадлын хичээлээ хүлээн авч үзнэ үү. Өмнөх удаагийн хичээлээр бид ижисгээ 4-р зэргийн унших тестийн 2-р хэсгийн дасгал болох өгүүлбэрийг зөв дараалалд оруулах дасгалын талаар сурсан. Жишээ харан иргэнийг санацгаая. A. 也许是因为读了那篇反映农村生活的文章，我发现 B. 也爱上了那里简单的生活。C. 自己喜欢上了那里的蓝天白云。Энэ төрлийн дасгалыг ажиллахдаа өгүүлбэрүүдийн эхний үгийг унших талаар сурсан. A өгүүлбэрийн эхний үг也许магадгүй. B өгүүлбэрийн эхний үг也бас. C өгүүлбэрийн эхний үг 自己өөрөө. 也许болон也үгээр өгүүлбэр эхлэхгүй тул C өгүүлбэрийн эхний хэсэг байна. Бусад хоёр өгүүлбэрийн төгсгөлийг харахад发现буюу олж нээх мэдэх гэсэн утгатай өгүүлэг байна. Үйл үгээр өгүүлбэр төгсөхгүй тул энэ өгүүлбэрийн голын хэсэг байна. Ингээд C, A, B гэсэн дараалалтай болж байна. Өгүүлбэрийг орчуулан шалгаж үзцгээе. 自己喜欢上了那里的蓝天白云，也许是因为读了那篇反映农村生活的文章，我发现也爱上了那里的简单生活。Би өөрөө тентгийн цэнхэр тэнгэр цагаан үүлэнд дуртай болсон. Магадгүй тэр хөдөөний амьдралыг харуулсан зохиолыг уншсаных байх. Бас тентгийн энгийн амьдралд дуртай болсон. Бид зөв хийсэн байна. Харин өнөөдрийн хичээлээр бид HSG 4-р зэргийн унших тестийн 1-р хэсгийн дасгал, мөн HSG 3-р зэргийн унших тестийн 2-р хэсгийн дасгал болох үг сонгож орхигдсон загварлах дасгалын талаар сурах болно. Энэ төрлийн дасгалыг хамтдаа ажиллацгаая. Энэ дасгалд 5 сонголт, 5 өгүүлбэр ирдэг. Зөв хариултыг сонголт бүхий 5 үгнээ сонгож орхигдсон зайг бүглэн өгүүлбэрийг гүйцээх дасгал юм а. Жишээ дасгалыг ажиллацгаая. Сонголтуудыг харцгаая. A. 海 B. 宝 C. 重要 D. 锻炼 E. 城市 Бид эхлээд эдгээр үгсийн амьгийг тодорхойлох хэрэгтэй. A. 海 мөн бусад гэсэн утгатай дайвраг, буцаах гэсэн утгатай үйлэг байна. B. 宝 цадах гэсэн утгатай үйлэг байна. C. 重要 чухал гэсэн утгатай тэмдэг нэр байна. D. 锻炼 чирэгжүүлэх гэсэн утгатай үйлэг байна. E. 城市 хот гэсэн утгатай нэр үг байна. Эхний өгүүлбэрийг харъя. 向朋友把借的钱都了. Энэ хэсэгт үйлэх байх хэрэгтэй. Учир нь ба үгтэй өгүүлбэрийн л үгийн урд үйлэг байдаг. Бидэнд 还 保 锻炼гэсэн үйл үгсэн. Үйл үгтэй холбогдох нэр үгийг харж аль үйл үгийг сонгохоо шийднэ. Нэр үг нь 钱 буюу мөнгө гэсэн үг байна. 还 буюу буцаах гэсэн үг, 钱 буюу мөнгө гэсэн үгтэй холбогдож байгаа тул A сонголтыг сонгоно. Сонгосон үгээ тэр дорн тэмдэглэгээ хийн хасаад явбал дараачийн үгээ сонгоход илүү хэлбэр болно. Дараачийн өгүүлбэрийг харъя. 爷爷每天早上都去公园跑步。身体 ард нь 身体 буюу би гэсэн утгатай нэр үг байгаа тул бидэнд үйлэг хэрэгтэй болно. Сонголтод 保 锻炼гэсэн хоёр сонголт үлдснээс 锻炼гэдэг үг 身体 гэсэн үгтэй холбогдож биеэ чирэгжүүлэх гэсэн утгатай болж байна. Дараачийн өгүүлбэр 我只去过北方的几个，没去过南方。Би зөвхөн хойд нутгийн хідэн очиж үзсэн. Урд нутагт очиж үзээгүй гэсэн өгүүлбэрт нэр үг хэрэгтэй. Учир нь 几个 гэсэн тоолго үгний ад нэр үг орно. Бидэнд ганцхан 城市 буюу хот гэсэн утгатай нэр үг байна. Тиймээс И сонголтыг сонгож би зөвхөн хойд нутгийн хэдэн хотод очиж үзсэн, урд нутагт очиж үзээгүй гэсэн утгатай өгүүлбэр болж байна. Дараачийн өгүүлбэрийг харъя. 你吃了吗？要不要再来一碗米饭？Өгүүлбэрийн үйлэг 吃буюу идэх гэсэн үг байна.
Бидэнд хоёр сонголт үлдсэн байна. Баав буюу цадах, зунгяо буюу чухал. Эдгээрээс цадах гэсэн үг нь идэх гэсэн үгтэй хоршиж байна. Сүүлийн өгүүлбэрийг харъя. Үлдсэн C сонголтоо өгүүлбэрт оруулан уншвал 这个会议非常重要。你还是去听听吧。非常гэсэн үгний ард тэмдэгнэр орно. 重要гэдэг нь чухал гэсэн утгатай тэмдэгнэр тул бидний дасгалыг зөв хийсэн байна. Үг сонгож орхигдсон зай бүхлэх дасгал нэг тестэд 2 ирдэг бөгөөд эхнийх нь бидний саяны ажилласан өгүүлбэрт үг нөхөх дасгал байсан. Харин хоёр дахь нь харилцан ярианд үг нөхөн. Мөн адил 5 сонголт бүхий үгнээ сонгоно. Жишээ дасгалыг хамтдаа ажиллая. Эхлээд сонголт бүхий үгсийн аймгийг тодорхойлъё. A. 地方 газар гэсэн утгатай нэр үг байна. B. 量 гэсэн тооллого үг байна. C. 年轻 залуу гэсэн утгатай тэмдэгнэр байна. D. 放心 тайвшир, тайван бай гэсэн утгатай үйл үг байна. E. 一定 заавал гэсэн утгатай дайвар үг байна. Эхний харилцан яриаг харцгаая. A. 你女儿长得越来越像你了. Танай охин улмал чамтай адилхан болоод байх юм. B. 是，但她比我时更漂亮. Тийм ээ, гэхдээ тэр миний үеэс илүү үзэгсэнтэй. Хаалтны ард 时 буюу үе гэсэн үг байгаа тул ямар үе болохыг тодорхойлох тэмдэгнэр бидэнд хэрэгтэй. Бидний сонголтод 年轻 буюу залуу гэсэн тэмдэгнэр байгаа тул C үйлбэрийг сонгоно. Дараагийн харилцан яриаг харъя. A. 这个除了冬天太冷外，别的没什么。B. 谢谢你，时间长了我就会习惯了。这个гэсэн үг тодорхой зүйлийг зааж байгаа тул түүний араас нэр үг орно. Бидэнд 地方гэсэн ганц нэр үг байгаа тул үүнийг сонгож энэ газар өвөл хүйтэн л болохоос биш бусдаар өөр зүйлгүй гэсэн утгатай өгүүлбэр болж байна. Дараагийн харилцан яриаг харъя. A. 明天一共有8个人去机场。B. 那我们需要辆车. Хоёрын тоо болон машин гэсэн нэр үгний хооронд зөвхөн тооллого үг орно. Тиймээс би сонголт 辆 гэдэг үгийг сонгоно. Энэ нь машины тооллого үг байна. Та бүхэн тоо нэр үгийн хооронд тооллого үг орно гэдгийг сайн зэжиж аваарай. Дараагийн харилцан яриаг харъя. A. 如果你的成绩提高了，我就送你一个照相机. Хэрвээ чиний дүн сайжирвал би чамд зургийн аппарат бэлгэлнэ. B. 真的吗？那我努力. Тийм үү? Тэгвэл би хичээнэ. Энэ хэсэгт бид 一定 буюу заавал гэсэн үгийг бүглэнэ. Учир нь өгүүлбэрийн ард нэгэнт үйл үг орсон тул ахин өөр үлэг авахгүй дайвар гişүн авна. Сүүлийн харилцан ярианд D сонголтыг оруулан уншицгаая. A. 节目4点半开始，你们快一点。B. 放心吧，我们马上到了。Хөтөлбөр 4 цагт эхэлнэ. Та нар хурдлаарай. Тайвширдаа бид нар удахгүй очлоо гэсэн утгатай болж байгаа тул энэ дасгалыг бид зөв хийжээ. Та бүхэн дараах дасгалыг бидэнд хийгээрэй. 我每天早上跑步的时候都会经过那个。在汉语中，看的词语有很多。妈，你每年去检查一次身体。如果没问题，那就这么决定了。天阴了，一会儿可能要下雨。Зөв хариултаа шалгацгаая. Та бүхнийг зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид үг сонгож орхигдсон зай бүхлэх дасгалын талаар сурч ажиллалаа. Унших тадлын хичээл маань үгээр өндөрлөж байна. Та бүхнийг манай хичээлээр HSK 3-4 дугаар зэргийн шалгалтын унших тест ажиллах ур чадварыг эзэмшсэн байх гэж найдаж байна. Та
Та бүхэндээ амжилт хүсье. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай.